Бодит амьдрал дээрх жинхэнэ цус сорогч амьтад. Цус сорогч наймаалж. Тамаас ирсэн цус сорогч наймаалж хэмээх хачирхалтай нэртэй энэ нууцлаг амьтны хамгийн том нь 30 см урттай байдаг. Далайн 3 метрийн гүнд амьдардаг учраас маш ховор харагдана. 1903 онд цус сорогч наймаалжийг Германы загас судлаач Карл Чун анх олж нээсэн юм. Биеийн бүтц нь бусад загсыг бодвол хоёрдмал шинж чанартай. Өөрөөр хэлбэл аюулгүй нөхцөлд бие нь хар болоод улаан нүдтэй байдаг. Харин аюул ойртоход бие нь улаан хүрэн болж нүд нь цэнхэр өнгөөр солигддог байна. Идэж болох бичил биетнүүдийг олон тооны шүд бүхий 8 тэмдрүүлээрээ амархан барьдаг бөгөөд зөвхөн идэж болох загасныхаа цусыг нь сорж хоололдог. Далайн гүнд амьдардаг учраас түүнийг амьтад барагтаа анзаардаггүй. Энэ нь түүнд идшээ барихад илүү амар байдаг. Түүний гэрэлтдэг улаан нүд болоод биеийн хар өнгөн түүнд тамаас ирсэн цус сорогч хэмээх нэрийг өгчээ. Испанола арлын цус сорогч шүү. Номхон далайн дунд Эквадорын Галапагос хэмээх бүлэг арлууд оршдог. Уур амьсгал нь эрсдэс учраас тентхийн амьтад санаанд ормгүй өвөрмөц гоцгойд чадвараар ам зоогох болжээ. Тэдгээр амьтдын дундаас хамгийн аимшигтай нь тус арлын цус сорогч шүү юм. Галапагосын бүлэг арлууд дундаас хамгийн том хэмжээтэй нь Испанола бөгөөд тус арал нь 60 км/квадрат хэмжээтэй. Арал нэлэнхүйдээ хогийн ургамлаар хүчигдсэн цэнгэг усны нөөц маш багатай учраас тус арал дээр оршдог амьтад амьд үлдэхийн тулд асар их зориг тэсвэр төвчээрийг гаргах ёстой болжээ. Испанола арлын тэрхүү цус сорогч дууч шувуу хэмжээгээрээ тагтанаас томгүй бөгөөд бор саарл өнгөтэй. Хачирхалтай нь энэ шувуу хүнс усны нөөц багатай тус арал дээр амьд үлдэхийн тулд цус сорж сурсан гэдэг. Ерөнхийдөө анч шувууны зүйлд багтдаг Испанолийн цус сорогч шувуу өөрөөсөө жижиг амьтдыг ядах юмгүй барина. Гэхдээ арал дээр олз болох амьтад цөөхөн учраас илүү том амьтдыг агна харгаа мөн олжээ. Тухайлбал цус сорогч шувуу өөрөөсөө том гүрвэл дээр хээв нэг сууж аваад хошуугаа хүзүүнд нь зон шууд цусыг уудаг. Энэ мэтээр тус шувуу өөрөөсөө том амьтдаас цусыг авч гол зоогоодог болжээ. Үүгээрч зогсохгүй том шувууны өндөгнүүдийг хүртэл хошуугаараа цоолоод доторхыг нь ууж орхидог учраас бусад араатнууд тэднээс эмээдэг. Испанолийн дууч шувуу хамгийн гол нь ууж байгаа цуснаасаа өөрийн шингэнийг нөхөхөөс гадна уурга авч чаддаг. Магадгүй тэдэнд гол цөөрөм хайснаас илүүтэй том амтан ангуучилсан нь амар байдаг байх. Тэд хүнээс айдаггүй. Мэдээж хэрэг хүн ч гэсэн Испанола арлын цус сорогч шувууны хоол болох боломжтой. Хүн нэмгэн арьстай учраас бүрч амархан олз болох үз. Испанолийн дууч шувуу маш гэр бүлсэг бөгөөд сүргээрээ хаа сайгүй явдаг. Дэгдэхэнүүдийг гэр бүл нь өсөж том болтол нь нүд салгалгүй хардаг бөгөөд тэд зохион байгуулалттайгаар ан хийхэд суралцдаг. Цус сорогч загас Кандиро. Амазонкийн бяцхан мангас гээгддэг Кандиро харахад энгийн нэг жарахаа шиг боловч цусаар хоолдог. Хүн болон амьтны биед хангалттай аюул учруулах чадвартай цэнгэг усны бяцхан загас юм. Халуун орны Амазонкийн гол мөрөнд амьдардаг энэ жижигхэн загас замдаа тааралдсан бүхнийг цоолж идэхээс гадна маш хурдан амьтны биед нэвтрэн орж паразит адил цусыг нь зогсолтгүй сордог. Цусанд дуртай учраас түүнийг Бразилийн вампир гэж нэрлэх нь бий. Эндээчүүд энэ загсыг пиранигаас ч илүү аюултай гэж үздэг. Ингэж үзэх бодис шалтгаан байдаг. Кандиро 5 см ч хүрэхгүй урттай, нарийнхан, тунгалаг биетэй учраас энэ нь олз руугаа харагдахгүй дайрах боломжийг олгодог байна. Голын усанд орж буй хүний биед шээсний сүвээр нь хөнгөн нэвтрэн орж маш их өвдөлт мэдрүүлэх бөгөөд бүр цаашлаад үхэлд ч хүргэж болцсошгүй. Гэхдээ хүмүүс рүү дайрах нь маш ховор тохиолддог. Шээсний сүв рүү мүлхэж байгаа Кандирог гаргаж авсан анхны тохиолдол 1997 онд Бразилд бүртгэгдсэн байна. 1999 онд Америкийн биологч Спот энэ явдлыг наривчлан судлахаар Бразилд очжээ. Тэрээр судалгааныхаа талаар Кандиро цус сорогч сахалт загасны домог хэмээх номондоо дурдсан байдаг. Кандиро загас чухам усны үнэр мэдрэхээсээ илүүтэй усны хоржигнон урсах чимээнд татагддаг гэж Спот таамаглажээ. Учир нь бусад загаснуудын заламгаагаар гарч буй усны чимээ хүний хоржигнон дуурах шээсний чимээг сонсоод довтолдог. Кандиро том загасны заламгаа руу нэвтрэн орж таатай байрлал авмагцаа өөрийн биеэсээ жижиг өргөснүүд гарган шигтгэж цусыг нь сорж эхэлдэг. Том загасны биед нэвтрэн орсон Кандиро хамтлаа цусыг нь сороод салдаг бол хүний бие рүү нэвтрэн орсон Кандиро буцаад гарч чаддаггүй. Ийм тохиолдолд мэстасал хийхээс өөр арга байдаггүй. Учир нь шээсний сүвээр тэсхийн аргагүй өвдөлт мэдрэгддэг. Цус сорогч сарсан багвахай.
Аимшигын кинон дээр гардаг аимшигт цус сорогчид харанхуй хүйтэнд цайзад амьдарч оршуулгын газар очих дуртай байдаг. Тэгвэл цус сорогч сарсан багваахан хувьд тис өөр. Тэдний сонголт бол Өмнөд Америкийн халуун чиглэг орчин бөгөөд энэ газарт тэд амар амгаланг мэдэрч амьдардаг. Нисдэг хулганд химээх энэ амьтан 65 сая жилийн өмнө устж үгүй болсон үлэг гүрвлийн эрэнд ч амьдарч байжээ. Сарсан багваахаа нисэж чаддаг төдийгүй цусаар хоолдог цорын ганц хөхтөн юм. Гэхдээ шинжлэх ухаанд бүртгэгдээд байгаа 1200 гаруй зүйлийн сарсан багваахан ердөө 3 зүйл нь л цусаар эдэршилдэг. Хэдийгээр дулаахан орчинд байх дуртай ч тэд ан хийхдээ шөнийн цагийг сонгодог. 9 см-ийн урттай цус сорогч сарсан багваахаа ан хийхдээ далавчаа 35 см хүртэл дэлгдэг бөгөөд ойн дунд өөрийн хохирогчийг хайдаг. Хараа болон дуу чимээ сонсох нь тэднийг хоолоо олоход төдийлөн тус болдоггүй. Зөвхөн чиг баримжаагаа олоход нь тусалдаг. Харин хамар дээр байрлах хит улаан туяаны эрхтэн нь амьд биетийн биеэс ялгарч буй дулааныг мэдрэх үүрэгтэй. Тэднээс хаач хамаагүй нуугдаж амьсгалаа төгчсөн ч тэд таныг хялбархан олж чадах бөгөөд сарсан багваахан сонсгол гайхалтай сайн хөгжсөн байдаг. Унтаж байгаа олзоо олмогцоо тэр газардаж хамгийн их цустай газар нь дөхөж очих болно. Хурц шүдэ арсанд нь шигтгэж хилнийхээ тусламжтайгаар цусыг шуналтайгаар сорох бөгөөд цусаа соруулж байгаа амьд биет энэхүү үйл явдлыг огт мэдэрдэггүй. Нойрносоо ч сэрдэггүй. Учир нь сарсан багваахан шүлсэн дагуулгадах фермент нь өвчин намдаах тайвшруулах үйлчлэлтэй байдаг. Сарсан багваахайн цоолсон хэсгээс бүтэн 8 цагийн турш цус алдах боловч сарсан багваахаа өөрөө 30 минутын дотор буюу 40 г цус нь л цаддаг байна. Хануур хорхон хувьд багахан хэмжээний цусаар хэдэн сарын турш амьдарч чаддаг бол цус сорогч сарсан багваахын хувьд 2 хоног л тисдэг. Цус сорогч сарсан багваахаа ганцаараа амьдрах дургүй бөгөөд үргэлж бөөнөрөө амьдардаг учраас үлсэн нэгэндээ туслахад хизээд бэлэн байдаг. Цус сорогч сарсан багваахайн амьдралын үндсэн үн цэн нь нөхөрсөг байдал, хамтран ажиллах явдал юм. Гол аминд хижээл болсон үнэт шингэний ирэлд цус сорогч сарсан багваахан гэр бүл шүн бүр сүргээрээ авд мартна. Ходоодоо цусаар дүүргэсэн шүнийн ажид үүрэндээ буцаж ирж анд яваагүй нэгэндээ олзолсон цуснаасаа хуваалцдаг. Үүний зэрэгцээ хангалттай их цус сорж чадаагүй нь цус гордон буй төрөл садандаа өнөөдөр олзоо хувааж явсан ч чадахгүй нь өөртөө л дөнгөж хүрэлцгийг болсон гэдгээ тусгай дохиогоор ойлгуулах хувцастай. Үүнээс гадна тэд өөрийн зулцагдаач маш сайн ханддаг. Эмэгчин сарсан багваахаа ердөө нэг зулцах төрүүлдэг бөгөөд 12 сарын турш бүхэл зүйлээ зөвхөн түүнд зориулдаг. Сарсан багваахаа хээлцснээсээ хойш 3 сарын дараа төрж 9 сар хүртэл нь зөвхөн өөрөө зулцгаа хоолдог. Зулцга нь өөрөө хоолоо хайж эхэлсэн ч их үрийн бат холбоо тэдний дунд байсаар л байх болно. Хэрвээ зулцгын ан амжилтгүй болвол ихэн түүнийг үргэлж дэмжиж тайтгаруулдаг. Цус сорогч сарсан багваахан шүүлсийг цус бүлэгнэх эмгэгээс сэргийлэх эм тариа гаргаж авахд гол загвар болгон шинжилдэг. Цус сорогч хануур хорхой. Хануур нь ихэнхдээ цэнгэг усанд буюу бүлээн цуст амьтны биед шимэгчилж амьдардаг цус сорогч хорхой бөгөөд эмчилгээний болон энгийн гэж ангилдаг. Орчин үеийн ангаах ухаан өндөр хөгжсөн учраас хануур хорхойг зөвхөн уламжлалт эмчилгээний зориулалтаар ашиглах болжээ. Хүндрэлтэн анх хануур хорхойн ид шидийг олж мэдсэний дараа хөөрхийн амьтныг устдах дөхтөл нь агансан гэдэг. Хануур хорхойг цус сорогч гэдэгч нэг удаад ердөө 15-30 мл цус сордог. Цэр нуруутны цус сорхоос гадна үт болон нялцгай биетнэр хоолдог уг хорхон гэдэс цусыг маш удаан боловсруулдаг. Тиймээс цус сорсныхоо дараа 1 жил хүртэлх хугацаанд хоолгүй байж чадах тийм гүргэр амьтан юм. Зарим зүйлийн махчин хануур цусаар бус бүхэл махаар хоолдог. Тэд жижиг шавж чигийн үтийг бүглээр нь залгиж орхино. Хануур хорхоо 270 шүдтэй. Тэдгээр нь яг л махногоо жижиглэгч машин шиг ажилдаг. Шүднүүдийн гол үүрэг нь бэхэлгээ болох бөгөөд шүдэн тухайн амьтны биед бат бэх сууж шигдэж өгснөөр ямар ч хөдөлгөөнд унахгүй тогтдог. Цус сорж буй үед нь түүнийг салгах гэж яаж ч хүчлээд нэмэргүй. Ингэх тусам улам хүчтэй сорно. Яг л бомб шиг. Харин хооллож дууссан үедээ түүний зуулт суларч өөрөө ундаг. Нуур цөөрөм тогтон густай газар 6-аас 20 хүртэлх жил амьдардаг уг хорхой хүйтнийг төвчдөггүй бөгөөд өвөл ичдэг. Цус сорогч загас лампрей. Дэлхийд даяар цэнгэг давстай усанд тархсан лампрей загас цус сорогч гэхээсээ илүү харгаргийн гэмээр төрхтэй могоо хэлбэртэй загас юм. Энэ аимшигтай гадаад төрхтэй хурц шүттэй амьтад нь далай тэнгис цэнгэг усны экосистем түүний дотор голын сав газарт маш чухал үүрэг гүйцэтгэдэг. Атлантын далайд 350 сая гаруй жилийн турш оршин тогтнож байгаа энэ загас
Хүмүүст хор хөнөөл үзүүлэх нь бага. Тэд зөвхөн өлсөн үедээ л хүн рүү дайрдагч энэ нь маш ховор тохиолддог. Тэд эрүүгүй, хайрсгүй бөгөөд амьдралынхаа ихэнх хугацааг авгалтай амьдралаар өнгөрүүлдэг. Нас биед хүрэхэд 7 жил шаарддаг бөгөөд насанд хүрсэн хойноо жинхэнэ загас болон хувирдаг. Нас бий гүйтсэн лампрейнууд дэгэ мэт шүдэрээ олцтойгоо зуралдаж цусыг нь сорно. Лампрей загас 32 см хүртэлх урттай байх бөгөөд бүр 63 см урттай цус сорогч олдож байсан тухай баримтч бий. Өөр шөнийн цус сорогч шавж бисаа. Гэрэл унтарч хүн төрлөختөн гүн ойрондоо автаж эхлэх үед цус сорогчид ажилдаа гарч харанхуй шөнөөр таны биед чимээгүй халтна. Хэдийгээр түнэр харанхуй байгаа ч тэд таныг үнрээр чинь мэдэрч чадах бөгөөд дүүртлээ цусуусан эдгээр амьтдын хувьд 7 хоногийн турш таныг амар тайван үлдээж болох ч хэсэг хугацааны дараа дахин гарч ирж таныг зовоно. Энэ бол цус сорогчтой кинон дээр гардаг аимшигт цус сорогч биш бөгөөд харин биднээс олон зуун дахин жижиг бисаа юм. 3500 жилийн өмнө Эртний Египтэд хүн төрлөختөн бисаанд хатгуулснаар энэхүү сорогчийн түүх эхэлсэн байдаг. Орон байрны бисааны хувьд хүний цусгүй бол амьдарч чадахгүй. Учир нь тэдний хоол боловсруулах систем нь 100% хүний биес авч буй уураг, эрдэс бодис болон амин дэмээс хамаарна. Шаардлагатай тохиолдолд тэд муур нохой, шишүүхэ болон тод шувууны цусаар хооллож болох ч энэ нь хангалттай тэжээлэг хоолуулж чаддаггүй. Хэдийгээр амьд биет үргэлж халууцаж биеэсээ 400 гаруй төрлийн органик бодисыг ялгаруулдагч бисаан зөвхөн түүнээс үнэртдэг онцгой 5 бодисыг олж чаджээ. Тиймээс та хаанч нүгдэж байсан бисаа таныг олох нь гарцаагүй. Бисааны хувьд ихэнхдээ өөрийн 3-4 цагийн үед хүмүүсийг эд гүн нойронд автаж байх үед өөрийн ажиллагааг эхлүүлдэг. Тэр хүнжил хувцсны доогуур орж нойрсож буй бидний цусаар хангалттай тайван хооллдог. Ингэж амар тайван хооллоход нь тэдний аман дээр байх 2 хошуун чухал үүргийг гүйцэтгэнэ. Арай том хэмжээтэй хошуугаа сорволын зориулалтад ашиглаж уг хошуугаар цус сорж уна. Харин тэд 2 дахь арай жижиг хэмжээтэй хошуугаа хүний бие рүү хатгаж өвчин амдах болон цус бүлэглэлтийг зогсоох үйлчилгээтэй бодисыг шүлсээрээ дамжуулж шахдаг. Тиймээс бид шөнийн цагаар бисаанд хадгуулж байх үедээ өвдөл загтналтыг огт мэдэрдэггүй. Бисааг устгах гэдэг жомыг устгахаас ч хэцүү гэдэг. Тэд химийн бодис бисааны хооронд маш тэсвэртэй учир баргийн аргаар устгах боломжгүй. Тэд маш нарийн зайд чигжиж амьдрах чадвартай бөгөөд эмэгчин бисаа жилд 500 өндөг гаргадаг. Үүнээс гадна тэд хоолгүй 6 сарын турш амьдарч чадах учир та гэртээ хэдэн сар эзгүй байвал тэр таныг эртэл хүлээсээр байх болно.